охид эмэгтэйчүүд, хожмын охид эмэгтэйчүүд өөрийнхөө гоёх шалтгаанаа бити айлын эрэгтэй хүнээр хийгээсэ. Тэ амьдралаа босгож ядчих эрэгтэй хүний карма тэр тусмаа таны цүнх авч гоёх, таны өөрийгөө бусдаас илүү харагдуулж стори хийх хэрэгсэл огт биш юм шүү. Огт биш юм шүү. Хүний л юм гэж үг өгдөг. Дээрэс нь еврей ээж нар хэлдэг охтуудаа чи хэдий чинээ ширээний ард баг цаг өнгөрөөн төдий чинээ их цагийг чи орон дээр өнгөрөх болно гэж. Тэгэхээр эр хүний аяыг олж аягдаж тойгдож байх тийм эмэгтэй байх юм уу? Нэг болвол хувьсамтгай эр хүнийг сонгож төрдөг энэ амьдралын орчил донд хизээч өөрийгөө босгоод аваад явдаг эрдэм мэдлэг хийгээд хүчиг олсон эмэгтэй байх юм уу гэдэг бол сонголт шүү. Тэгэхээр урттд нь бүх явах сонголтыг эмэгтэй хүн хийх хэрэгтэй. Энэ бол эмэгтэй хүний капитал.